Атмана та том хүн болоод ямар өмсөх юм? Атман бүр том атман болно шүү дээ. Хөөе марга. Сайн аваа тэгээд ингээ баяраа мөргчлээ шүү дээ. Атман нь. Эндээс шүү. Хайч шүү. Хэдэн секундын дараа Өнөөдрөөс эхлээд дахиад ямар нэг юм болох юм бол надад хэлж байгаарай заяа. Зүгээр. За хүүхдүүдээ нээлттэй хичээл орноо. Манай хүүхдүүд том болоод ямар хүн болохоо хэлээд яваа шүү заяа. За. Үгүй манай энэ үүр цайхч одоо бодвол том болоод атмаал болох байх зү дээ тий. Тийг нь ягшаа. За халин болдоо бас. Чаас энэ атмаандахаа гүгээд идэг атман болох юм шүү дээ. Үгүй ягшаа. Би шал өрхөн болно. Оо за. Би 2 дугаар атман боллоо. Суу чи. Аль цэгц бос. Чи том болоод ямар хүн болох гэж байна? Би шал өрхөн болноо. А за аваа. Би 3 дугаар атман болноо. Суу чи. Йоо энэ 10 дугаар ангийн математик ямар амархан юм бэ тий. Харин тийм ээ. Чи тавсан. Уламжтай шүү дээ. Зуулаалаа. Чи тавсан. Авдаг шиг хэл зүү авлаа. Сурхи хүслээр чигүүрсэн Хөө яасан бэ бэ? Эцэст аюу амир хэцүү зүйл тохиолдлоо. Яасан юм? Ээж авч зүгээр үү? Зүрх. Яна юу болсон юм? Найзын шалгалтын дээр 90 авчлаа. Йоо, майлгаа ячих юм. За чи зүгээр 90-с доош аваагүй бол ингээл энэ онц сургалтынхаа практикт байж болно шүү дээ. Тийш дээ. Одоо удахгүй тэглэж Tigers International Олимпиад болох ч байгаа. STEM Олимпиадад нь хэдүүлээ 5-аас 12 дугаар ангийнхан 4-өөс 6 оны бүрэлдэхүүндээ багаараа оролцсон шүү дээ. Scratch дээр хиймэл оюун ухаантай холбоотой сонирхолтой төслүүд болон Python дээр бодит AI, machine learning төслүүд хийж оролцсон шүү дээ. Хэдүүлээ хөөе 1 2 3 дугаар байранд бүгдээрээ шагналтай. Хэдүүлээ 1-р байранд нь ороод $5,000 авчвал тэгэл онц сургалтын гэдгээ батлаа л гэсэн үг. Үгүй. Энэ фракцид зөвхөн 100 авсан хүүхдүүд байх ёстой. Ой, намайг орохтой. Чи нана бэмэргүй бол манай 70 дахь фракцд орж болно шүү дээ. Хэдүүлээ ер нь юмаа сайн бэлтэж хагаад заавал 1-р байранд орно шүү заяа. За. Би өстөр яасан гэж. Яасан. Би Linkin Park-ийн Facebook руу хай гэж шаардсан чинь намайг бүр сингүү анаш. Ой, ямар гонхтой юм бэ. Чи яа зэн дог сонс. Энэ ангиас хийхэн ангиа төлөөж спортын өдрлөгт оролцох вэ? Хөөе. Бидний хинч ойлгохгүй юм. Бидний зүгээр 50 орхидох уу? Яа та тэнэг үе чи. Чи яа анги дотор малгадаа суугаад байгаа юм бэ? Над хаавал та. Би ч 2 малгай үстэй юм. Ой чи ямар тэнэг юм бэ? Малгай хаавалч. 2 малгай үстэй. Tigers International Олимпиадын математикийн олимпиад 1-р шатны Монголд 2-р шатны Хятадд болно. Яг тэрний 12 сарын 13-нд болох 1-р шатнд тэнцчих юм бол бодож үзэж болох юм. Оо за амархан шүү дээ. Чадчих юм шүү. Энэ нээцгт болчихлоо. Чи нэг үзгүй. Харин Урлаг урлнаа, тэгээд урлаг дуурлнаа. чи ийм гоё зурд юм чинь. Tigers International Олимпиадын урлагийн олимпиадад нь бүртгүүлээч. Эхний шатн захимаар явагдах болохоор чи зураг зураад бэлтчихсэн байж бол. Сэдв нь шин дэлхий, шин ертөнц, ирээдүйн дэлхий. Зургийг чи шууд олимпиадын хороор нь
захимаар бүтгүүлээд явуулах юм билий. Хоёрдугаар шат нь Англи улсад зохион байгуулагдах юм байна лээ. 6-аас 9 нас, 10-аас 13 нас, 14-өөс 17 нас гээд 3 бүлэгт хуваасан байгаа юм байна лээ. 1, 2, 3 дугаар байр нь шагналтай юм гинлээ. 1-р байр нь Грек улсад 2-7 хоногийн турш олон улсын урлагийн кемпэд явуулах юм байна лээ. Чи бараг л 1-р байранд орохоор харагдаж байна да. Баярлаа. Бүртгэл нь 4 сарын 1-ний дуустал гэсэн. Хөө чөдрөө. Аль нэш та. Мэн шалгалтын материалыг ав. Баярлаа. Юуны өмнө намайг өсгөж хүмүүжүүлсэн ижи аавда баярлаа. Өдий энэ зэрэгтээ хүрэхэд тусалсан дэмжсэн анги хамт олон ангийнхаа багштай баярлаа. Би цаашдаа улам илүү их хичээж, улам их уран бүтээлийг тойрох болно. Баярлаа. Таагаа одоо юуг солиороод байгаа юм бэ? Муу авчаад толгой дээр нас хэсэс юм юу тавьчих. Нас аав. Оо тийм. Яа энэ хээ анги дотор саксны бөмбөгөөр тоглоод байгаа юм бэ? Би ягшаа. Маа муга. Би тэ анги саксны бөмбөгөөр тоглоод байна. Багшаа. Би чинь саксч штэ. Яа! Энэ анги дотор хээ мангал тоглоод байгаа юм бэ? Би. Би тэ анги тоглоод чи. Юу гэсэн бэ багш? Би чинь волейболч шүү дээ. Яа! За миний хүү юу хөлөн бөхч нөө. За мундаг байна. Ямар мундаг вэ? Ямар гоё том цомтой юм бэ? За болж.